Дэлхийн маань хүний бүтээн байгуулалтын үр дүнд аяарсан гэр орон болжээ. Хүмүүс хоцооринг байгуулж, харилцаа холбоог хөгжүүлж, шинэ технологиг бүтээн өгцөөр байна. Хүний оюун ухаан дэлхийг хөгжүүлэх уралдаанд зүтгэсээр. Хөгжлийг бүтээхийн тулд хүн ямар нэгэн зүйлийг нэмж судалж, мэдлэгээ дээшлүүлсээр байдаг. Өнгөрсөн түүхээ судлах, хууль эрх зүйн судлах, технологийн учрыг тань мэдхийг хичээдэг. Та ямар нэг зүйлийг бодож, харж, сэтгэж, хийж байдаг. Таны хөл явж, гарын барьж, түнчлэн хүний бие эрхтний үйл ажиллагааг хэн зохицуулж, жолоодж байна. Хүн төрөнгүүтээ хийж чаддаг зүйлийг хэн зааж өгдөг? Яаж үүнийг мэдж хийж чадж байна? Энэ бүгдийг бие махбод хийж байна уу? Тархи хийж байна уу? Тархи хэрхэн бодож, сэтгэж, бие махбодыг удирдах байна? Тархи ийм үйлдэлүүдийг хийх дохиог хаанаас авч байна? Хангалтын шинжлэх ухаан хүний тархийг олон зуун тэрбум мэдрэлийн эсийн тусламжтайгаар дохио мэдээллийг дамжуулж бодож сэтгэн үйлс хийж байна гэсэн л хэмжээнд мэдлэгтэй байдаг. Шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл тархины үйл ажиллагааг бүрэн судалж чадаагүй л байна. Дээрх асуултуудын хариуг мэдмээр байна уу? Бид танд хэлж өгье. Таны тархины голд амин бэлэг байрлаж байдаг. Түүнийг сонсч гэж нэрлэдэг. Хүний бие махбодод амин бэлэг байгаа цагт амьдарч, бодож, сэтгэж, бүтээж туурж байдаг. Амин бэлэг нь замбуулингийн мөнхийн од. Түүнийг огтлж, тайрч, шатааж, хийсгэж, норгож шуулдаг. Таны амин бэлэг таны биеийг жолоодож, хөдөлгөгч юм. Хүний бие махбодоос тэр салбал хүн амьгуулж та өхнө гэсэн. Хүний ухамсарын талилт хийсэн үеийн үрийн хэмжээнээс хамаарч хүн болж төрөх эсвэл дээд доод төрлийн аль нэгэнд очдог. Эхийн хөвлөд байх 3-5 сартаа урагт шилжин байшиж хүн болж төрдөг. Дахин хүн болох хувьтай амин бэлэг эхийн хөвлөд байхдаа унталтын байдалд замбуулингийн мэдээллийн сүлжээнд холбогдож өмнөх амьдралын мэдээллүүд ачигдж шинэ амьдралын хөв заяаны мэдээллүүдийг тунгаан үлдээх онцгой цэвэрлэгээ хийгддэг. Хүн төрснөөр гэр бүл, нийгэм, орчин нутгаа шинэ амьдралын хэв маягийг суралцж эхлэх. Сэтгэл бодол, санаа, ухамсараа шинэ мэдээллээр цэнэглэж, дадуулж, бусдыг дуурайх зэргээр өөрийн хувьд ялгандаа зохиолов. Хүний амьдрал бол амин бэлгийн бүтээл юм.